анхны танин мэдхүүн чиглэлийн өрөөний. За энд бол Богд хаан уулыг тэр бүтнээр нь харуулсан макет. Улаанбаатар хот тэнд байна. За энд бол тэгэл энд байж ингээд бид нэр яг ийм байдалтай байна. Юу гэдгийг Богд хаан уулруу яаж хайрлж хамгаалах вэ? Яаж ойлгох вэ гэдгийг л энд үзүүлж байгаа. Тэгээ энэ гэрлүүд бол аяллаа маршрутууд байна. Ингэж гарнаа гэт. Одоо бид нар бол энд байж байна. За энэ бол нөгөө эднэрийн төсөөлж байгаа хотууд юм. Энэ нөгөө дэлхийн анхны дархан цаас дуул гэдгээр хамгаалтын төсөл хийсэн байна. Тэгээ энэ булаг шандуудын их үүдийг сэргээгээд тогтоолууд байгуулад тэгээ энэ аялал жуулчлалын болоод амтан аратнууд нь энд ирж ундаалдаг ийм газрууд болгоод мод тарих юм гэлжлээ гэхээр энэ төсөл. Богд хаан уулыг тэгээ Богд хаан уулын дархан цаас тааж та хамтраад бас энэ төслийг хийсэн. Тэгээ бас хотын даргын нэг хийх ажлын нэг бол энэ бас байж болно гэсэн санаа. Анхны дархлагдсан уул гэдгээр нь бид нар бол дэлхийд анхны дархлагдсан уул гэдгээр нь бид нар тойролоноос ихтэй дархлагдсан байдаг. Яаж сүйдэлж болдог одоо бид нар яруу дотор харуулсан байна. Зайсан гас эхлээл гээл тэгчээд. Селекц явуулдаг байсан. Одоо зүгээр тусгаал нь шилжүүлэх тийм юм. Энгийнээр хэлэхэд бол энэ богдууланд бол ер нь баг амьтдын орон цус ортолт баг болж байгаа гэсэн. Тийм учраас энийг жишээ болгож үзүүлээд хайрлын байгалийн хамгаалал гэсэн. За Монгол хуулийн байгалийн хамгаалалтыг бодлоо 2 улсын засгийн газар санамжлага байгуулагдсан. Ханхны санамжлага байгуулж эхлээд 2009 онд барилгын ажил эхэлсэн байна. Тэгээ 15 онд ашиглалтанд ороод тэрнээс хойш үйл ажиллагаа нь бол зөвхөн яг амралт сургалт семинар гэсэн чиглэл рүү үйл ажиллагаа явуулна гэчээд төрийн бас байгууллагаар нэг хэсэг авч явж хагаад энэ өөрөө жоохон тэрэн доголдолтой болоод хоцорсон байсан. Тэгээ бид нэр авснаасаа хойш бол яг энэ үйл ажиллагааг сэргээ яг байгаль хамгаалах чиглэлээр болгоё төрийн өмч болсон байсан учраас бас нөгөө талдаа шууд ямтайгаа хамтраад ажиллах. Тэгээ цааш тиймнуудаа эхэлсэн байгаа. Кувейтийн талд бол айлчилсан байгаа. Тэгээ Кувейтийн талдаа айлчлаад тодорхой шинжлэх ухааны хүрээлэнтэй хамтарч ажиллах санамжлагчийн төслүүдээ бол бүгднийг нийлгээгээд ер нь ажлууд нь эхэлсэн явж байгаа. За тэдний талаас бол та нар үнэхээр бодиттой яг энэ судалгаанууд дээр чиглэж ажиллана гэвэл одоо Кувейтийн сан бол бид нар тодорхой төслүүдийг санхүүжүүлж энэ судалгааны одоо цөлжилтийн асуудлууд төр чинь хамтарч ажиллах билээ. Ус цөлжилт асуудлууд төр хамтарч ажиллах тийм. Тэгээ амж аялал жуулчдаар бас давхар гэдэг. Таймлайн. Одоо 15 онд хамгийн сүүлд ахлаа хийсэн. За энэ олон энэ булаг шандуудыг сэргээгээд ийм жижиг цөөрмүүд байгуулад булгийн их үдийн мод тариад ийм цөөрмүүд байгуулад хажуугаар нь аялал жуулчлалын юм хүмүүс зугаалдаг. Одоо ганцхан зайсангийн ам биш иргэн тойрны амуудаар нэг аялдаг болоод амьтд нь энэ уснаас нь уудаг. За төмрийн аюул болоход энэ уснаас нас ашигладаг ч гэх юм ийм байхаар энэ төслөгээд энэ судалгааных нь материалууд өнөөгийн эртний хэрэгсүүд олдооруудаас маш их байгаа. Тэгээ энэ нь бол цаг хугацааны хувьд одоо ламдраа Говь цөлжилт чинь ингээд газар аваад байгаа. Байгаль орчны яам энэ дэр ямар ч бодлого одоогоор байхгүй. Одоо Монголын хөрсөнд таарсан ямар одоо бордоо хэрэгтэй юм уу, юу хэрэгтэй гэдэг технологи бид нар олоогүй байгаа. Одоо бид нар олоод бүх тэр юунуудаа нэгтгэж юм бол бүгдээр нэг юм өөр юм хийдэг. Тэгэхгүй бол одоо цөлжилт нь хичнээн мод тарилаа одоо үндсэндээ бол урагж байгаа мод ч байхгүй. Хамгийн гол нүргүү зардлал болоод байна. Ер нь бол. Тэгэхээр энэ судалгааны төв дээр яг Монголын хөрсөнд ийм бордоо хэрэгтэй байна. Ингэжээж бид цөлжилтийг авах юм байна гэх юм бол бас саяын тэр Кувейтийнхаа сантайгаа энийг яриад яваад байгаа тийм бол. одоо нэг юм Жижиг хэмжээ. Яг дэшээ явбал их бидэхтэй одоо тэрийг бол одоо энэ хөдөлмөчнүүдээр барьсан төслийн талбай энэ гадна талд одоо ийм үлийн үлэмж барьж байгаа тэр яг үзүүшнээс хадалтай. Энэ бол ургамлын судалгаа хийх зорилготой бас байгуулж байгаа. Харин аялал жуулчлал бол бүх салбарыг авч явдаг гэдэг утгаар нь
Тэгээд цаашлаад бид нэр усыг ер нь бол хамгаалах хайдрологи бол буюу ер нь бол бүх хөрсний ус, далаа доотх ус, газрын хөрсөн доотх ус бүгдийг хамгаалах зорилго. Тэгээд яаж нөхөн сэргээх үүдэл зорилготойгоор усны судал гэдэг. Тэр нөгөө усны агентлаг чиг чухал байгаа. Агентлаг гэж томоохгүй бол усны эзэн байхгүй юм байна. Аялал жуулчлалын нэгдсэн концепц нь болохоор өнгөрсөн хугацаанд 3 жилийн хугацаанд бид нэг 23 улсаар Монгол орноор бол нэг 60-аас 80 мянган км аялаад тэгээ хаанаа ямар асуудлууд байдаг юм өөрснийхөө биеэр туулж нэг 10 хэдэн хүний багаар ингэж ажилласан байгаа. Тэгээд ер нь бол Монголын газар нутаг бол өргөн удам нутагтай учраас авт зам нислэг энэ замын сүлжээг бол хөгжүүлэх хэрэгтэй байна. Дээрэс нь олон улсын стандартад нийцсэн үйлчилгээнүүдийг үзүүлэх хэрэгтэй байна. 3 дугаарт бол хамгийн гол нь яг Монголыг зорин ирэх жуулчдынхаа үндсэн одоо бодлогыг яг судалгаатайгаар гаргах хэрэгтэй байна. Заавал сая жуулчин 2 сая жуулчин гэхгүйгээр яг Монголыг зорж ирэх жуулчин ямар хэмжээний түвшинтэй юм жуулчин байх хэрэгтэй гэдэг санаануудыг гаргацсан байгаа. Тэгээ одоо энэ бодлогын бичвэрт тусгаад тэгээ гаргахаар төлөвлөсөн байна. Тэгээ ер нь бол одоо энэ таймлайн Монголын гадна одоо ер нь бол ингээд 70 сая жилийн өмнө динозавр байснаас хойш тэгээ хүннүг өрний 7000 жилийн өмнө байсан түүхээс авахуулаад одоо хүртэл ингэсэн юм цаг хугацаа байгаа. Энэний одоо эхний хэсэг буюу түүхийн одоо хүн төрөлхтөн үүссэн эртний ан амьтад байсан энэ одоо олдорууд Монгол улсад бол ариун ихээр байна. Тэгэхээр энэ дээр одоо бид нар тулгуурлаж хөгжүүлэх хэрэгтэй байна гэсэн юм санаа байгаа. Тэгээ ер нь бол энэ аялал жуулчлалыг бол тухайн үеийн одоо шилдэг архитекторууд л энэ хөгжүүлсэн байдаг юм байна. Тэгэхээр одоо пирамидаас авахуулаад энэ Таж Махал хүртэл одоо хүртэл нөгөө мянган жилийн өмнө барьсан юм ал одоо худалдаж л идж байгаа нөгөө улсаа жуулчдаа татаж мөнгө болгож байгаа байдал байгаа. Тэгэхээр энэнтэй одоо жишг болгоод бид нар энэ аялал жуулчлалаа хөгжүүлэх хэрэгтэй байна гэсэн юм санаа. Манай энэ газар нутаг дээр ийм байсан гэдэг таймлайнаараа одоо үзмөр барьчаал гэсэн л одоо санаа. Одоо энэ авт замын бодлого гарцсан байгаа. Энэ дээр зарим нэг өөрчлөлтүүдийг хийх ёстой байна гэдэг энд тусгасан байгаа. Тэгээ эхний ээлжинд бол энэ босоодын эхлэгийн нэг ийм зам хийх гэсэн. Энэ бол Хангаан нуруунд дунд Баян онгороос Цэцэрлэг хүртэл тэгээд Баян онгороос Урагшаа Говь хүртэл ийм босоодын эхлэгийн зам өгчих юм бол түүхийн жимээр гэсэн нэг ийм аяллаа босоодын эхлэгийн маршрут гарчих юм байна. Улаанбаатараас жуулчин ирээд өмнө Говь орчоо буцаад ингэж явдаг. Ингэж яваад хөвсгөл ороо буцаа явдаг. Энийг нэг юм нэгдсэн колцоо болгоё гэсэн санаа байгаа. Тэгэхээр эндээс нөгөө динозаврын үстээс ахуулаад бүх байгаль бүх юмтай ингээд танилцаа явах юм аяллаа маршрутыг бид нар одоо энэ зам дагуу явж судалгаа хийгээд баримтжуулсан байна. Тэгээ энэ дээрс жишг болгоод энэ шатар чулуу гэдэг эртний хүннүүгийн одоо мад өрөх энэ дайны тактик боловсруулж байсан юм газар олсон энэ газрыг бол сэргээж анслах урагшаа өргөлөг гүрүүл дээр юм ийн гэж байгаа. Баг газрын чулуун дээр бас энэ түүх олдурыг хамгаална гэсэн юм 3 ажлыг энэ жил хийхээр төлөвлөө явж байгаа. Том нь бол шаргалжуутын халуун харшаа ингээд байж байна. Энэ бол одоогийн байдал нь ингээд эртний хуучныхын барилгууд нь ингээд байж байна. Энэ яг нэгдсэн бодлого байхгүй учраас энэ газрыг сонгож аваад нэгдсэн бодлогоор хөгжүүлэх энэ болог харшаан шандуудыг сэргээх ийм ажиллагаа явуулахаар. Уралдаан шалгуулалт нь болсон. Тэгсэн чинь бас нэг аймгийн газрын маргаан байт. Газрын сумд харьяат байдаг. Тэгсэн чинь амьдарж байгаа хүмүүс нь аймгийнхан хүмүүс байдаг гэдэг бас нэг ийм албан бичиг ирээд ингээд 98 градус. Тэгээд энэ хүний хөлд их дарагдаад доотлын харшаанууд нь ингээд нөгөө усных сүүд нь ингээд дарагдаад нэгтраад ундрагууд нь ингээд багасж байгаа юм бэл. Тэгэхээр энэ дээгүүр нэг юм хөндөй замнууд тавьж өгөөд энэ аршинаагаа хамгаалах сэргээх юм ажил. Японы аршинтай холбооны дараа дэлхийн үеийн аршин гэж байна шүү дээ. Судлаачлал аршиныг. Энд бас аршааны ундрагууд байгаа. Эднэрийн сэргээж хамгаалаад байгальтаа нь хөлдүүлсэн. Хамгаалт тэгээд энэ хүлэмж одоо нэг ботаник байгуулад энэ талаар нь замын нөгөө талаар нь уултай хэсгээр бол бүтээн байгуулалтын ажлыг хийгээд наашаа энэ одоо энэ нөгөө судалгаанд үндэслэгдээд мод тарих ийм ажиллагааны явуулах. Голдоо 5 хааны судал, эндээ 4 хааны судал, энд 4 хааны судал, энд ийм хамгаалагч баатархсан нэг ийм хэрэгсөөр хааны суудлууд болцсон. Одоо ийм ингээ хээнүүдтэй, усан хээнүүдтэй, шатрууд нь бол одоо иймэрхүү дайны өндөртэй. Тэгээд том тал тий чулуун өргөд энэ чулуугаараа бол мэлхий байгаа, арслан байгаа, бирс гэдэг ингээ одоо бол 4 нь үлдсэн байгаа. Хамгийн сүүл нэг нь алга болсон, 8 онд алга болсон байна гэдэг чинь. Тэгээд энэ тентхийн музейнүүдэр бол ганц нэг байгаад байгаа. Тэдрээс нь аваад ингээд
17 ширхгийг сэргээгээд бид нар зураад тэгээд энд энэ 17-гоо бас 17-гоо энд хийгээд ингээд байж байгаа. Энэ зарим нь улсуудыг төлөөлүүлдэг, зарим нь одоо торгоны замаа төлөөлдөг, тэмээгээр жишээ нь жингийн цуваа гэдэг ч юм уу ингээд төлөөлүүлж хийдэг байсан билээ. Энэ судалгаан дээр нь одоо нэгдсэн бас дүгнэлт гаргах гэж байна. Тэгээд сум орон нутгтай нь уулзаад ард иргэдэн танилцуулаад танай нутгийг одоо ингээд түүх археологийн хэсгийг чинь ингээд сэргээж хамгаалах гэж байна шүү гэдэг уулзалт зохион байгуулад энэ ажиллагааг хийж байгаа. Тэгээд энд бол одоо түүх археологийн хүрээлэнтэй хамтраад бас малтлага хийгээд энэ доороос бас юм гарах магадaltaй гэдэг үгнээс их хурлын дарагтай хамтарч байгаа. Энд бол нөгөө музей байгуулагдана. Хүмүүс ирэхээр энд амардаг, шатар тоглолдог, энэ түүхийн амтай танилцдаг. Одоо энэ гар зураг ийм байдалтай суудаг байсан. Тэгээ одоо бол юм нэг хугараад, унаад, газар дээр орцсон юм. Манай хамаг бол доорны байж байгаа үгүйс тухахад. Тэгээ одоо энэ голын мал энэ их ухцсан л байлаа. Зүгээр суудлаг гэдгийг мэдэхгүйгээр л ухаад байгаа шиг. Энд нэг 40 орчим хүн ажиллаж байгаа. Тэгээ уулын чулуунаас юм асгацсан юм шиг их чулуутай. Эндээс нь сулуудын төвж аваад энэ тойрсон хамгаалалттай хашаа. Архитектурын хувьд бол нөгөө байгальтай нь уялдал ууднаас чулуугаар юм хашаа. Туркуудын зураас юуны эртний одоо амьдарч байсан газар нутагт судалгаа хийгээд одоо эндээс бол том багны сөөрүүд гарсан ба. Энэ бол 22 метрийн өргөнтэй юм том багны сөөрүүд 2 ширхэг байна. Тэгээ энэний сэргээгээд үзэхээр нэг ийм тахилын одоо газар байсан байна. Ийм хүн чулуунууд бас нэлээд олноор олдсон байгаа. За энэ бол яс тэмлэхийн дээр энэ хааны зарилэг байгаа. Яс тэмлэхийг бол дэлхийд адилхан гадаргуу гэдэг үгнээс яс тэмлэхийгээр дэлхийг төсөөлүүлдэг. Дэлхийн хаан гэдэг үгнээс энэ хааны зарилгын дээр нь босгож бичдэг байсан гэсэн юм судалгааны үр дүн гарсан. За энэ бол хатны титэм болцсон байлаа. За тэгээд энд нь одоо тухайн үеийнхэн зан үйлдэл уялдуулаад юм төлөлт гаргаад өнгөрсөн жил ерөнхий сайдад танилцуулсан байгаа. Тэгээ энэ бүтээн байгуулалтын дээр бол бид нар оролцох сонирхолтой юуны өгийн нуур гэж байж байгаа. Энэ өгийн нуур бол эртний одоо отог аймагуд том нуурыг ингэж зихэд энд бэлдээд тэгээ нэг мал сүргээрээ отгуулж ингэж амьдэрдэг байсан. Энэ бол тахилын өнгөн байсан байна гэдгийг гаргаж ирж байгаа. Яаж гаргаж ирж байгаа нөхөр гол нь ингэж урсаад ийш ороод ингэж гарсан. Энэ дээрээс бол булаг шанд ерөөсөй байхгүй юм том нуур ингэ байж байгаа. Тэгэхээр ингээд том цөөрмөд хийдэг байсан ба. Тэгээд малчт нь ингээд ард иргэдэн ингэж тойрж энэ уснаас аавж ингэж амьдэрдэг байсан газар байгаа. Тэгээ энэ одоо багны сөөрүүд нь улам мөрөөд нь ингээд олдурууд нь байж. Энэ бол одоо аймагуудын төсвөр юм уу одоо хүмүүсээр ингээд ерөнхий төлөвлөгөөг нь хийгээд аймагуудын ерөнхий төлөвлөгөө хийгээд аймаг болгоноос гарч байгаа бизнесийн салбарын хүмүүс өөрснөө нутаг орноос сурталчилсан юм талбайнуудаа хийх ийм концепттэй юм төсөл хийсэн. Тэгээ энэ явуулангийн талбайд бол би 2008 онд төсөл хийжсэн. Яг зохиолуудаар нь хийгээд ингээ уралдаан төрүүлээд бас энэ бүтээн байгуулалт хийгдсэн байгаа. Орон сууцны нам давхрын хаус одоо 80 м квадратаас дээш орон сууцнуудыг бүтээн байгуулад 25,000 гаруй өрхтэй том хороол байгуулъя. 780 гаруй төлөвлөлттэй гэсэн. Тийм. Хороолцсон төлөвлөгдсөн юу ч байна. Нэг байгаль орчны яамд салан нийслэлтэй ингэсэн газрын маргаантай юм асуудал шүүгдээд байгаа. Энэ хүмүүстэй уулзахаар улс нэгдсэн бодлогоор хангаад өгчих юм бол бид нар нэгдээд газраа өгөөд улс сургууль цэцэрлэг тэгээд нэг бус тол нийтийн барилгын газрыг бол гаргаад өгч болно. Тэгээд чиний газар миний газар гэхгүйгээр бүгдээрээ нэг талаас нь хөөгөөд юм уу ингээ барай авчин. Энд байгаа орон сууцтай хүмүүс илүү тохилог орчинд нүүж орохын тулд одоо байгаа орон сууцаа урьдчилгаанд нөгөөд 80 м квадратаас дээш орон сууцанд орох авчин. Энэ хүлээж авсан орон сууцаа гэр оролцоход илүү хямдхан мөнөр оруулах, борлуулах ийм дараалсан төлөв өгсөн байна. Яг одоо жишг суурьшил энэ нөгөө хотын нөгөө жишг төв гэдгээ эндээс эхлэе гэдэг энэ ажил руугаа нэлээ эрчимтэй орж байгаа. Бид бол энэ хувийн хвшлийн бол нэг манай яам болгоцсон, нийслэл болгоцсон юм. Тийм. Холио. Тэгээд зарим нэг юм дээр эцсийн шатны шүүх гарцсан. Тийм бол. Тэгэхээр энд байгаа газартай хүмүүсийг нэгтгэгчэд улс бодлогоор ангаад нэгтгэгчэд бол энэ хүмүүс нэгдгийа гэсэн. Одоо дүүргийн бол гол хэсэг нь спорт цогцлбор бай. Энд болохоор нөгөө наадан болохоор ингээд гоё гудамжууд байгуулагдаад энд бол би нөгөө урлагийн театр байвал яасан бэ гэсэн санаа гаргацсан. Тойроод гар орчуудын цогцлбор буюу одоо нөгөө энд подолуудаар ингээд гар орчууд нөгөө дархнууд ойдолчид ингээд хүмүүс байгаа бүгдийг нэгтгээд тэдний судалгаанууд
Энэ хүмүүсийг нэгдсэн бодлогоор хангаад зээлийн өгөөд нэг давхартаа худалдаа гээд хоёр давхартаа амьдэрдэг. Тэгээд том одоо ажил орж ирэхэд бүгдээрээ хувааж авч хийдэг. Ингээ гар орчуудын юм гудамж байгуулад энэ соёлын театрын энд байгаад спорт наадан болохоор эндээ наадмаа үзээд ингэсэн нэг юм төв хэсэг байгуулагч юм бол эргэн тойрон энэ газрын үндэс нь бол өснө гэсэн санаа гаргацсан. Тэгэхээр төр хувийн хвшил гадны хөрөнгө оруулалт гэсэн юм 3 хамтын ажиллагаа байгуулчихад л энэ цааш ингээд явчихна гэж.